За сайн байцгаана ингээд кино цадлагын нэг шин дугаарыг хүргэж байна. Энэ удаа та бүхэнд Spider-Man Into the Spider-Verse гэмээр энэхүү киног онцолж байна. За 2018 онд гарч ирсэн энэхүү анимашн одоо Marvel-ийн комиксийн дүр болох Miles Morales дээр толгуурлан бүтээсэн байдаг. За тэгээд Columbia Pictures, Sony Pictures-аар хамтран продюсерлаад Marvel Entertainment-аас хамтран оролцсон юм бүтээл байгаа маа. За найруулагчаар бол Bob Persichич гэж хүн ажилласан. За дээр нэмээд бас Pedro Ramsey гэдэг хүнтэй хамтран найруулсан байдаг. За тэгээд сайн дурдсан хоёр хүний хувьд бол найруулагчаар ажиллаж байгаа анхны туршлага бас юм бүтээл байна. Киноны ерөнхий зохиолыг бол Phil Lord, Rodney Rothman нарууд хамтран бичсэн байдаг. За ингээд энэхүү бидний ярих байгаа анимашны үйл явдлыг товчоор дурдах юм бол 13 настай Африк гаралтай нэг өсвөр насны хүү нэг өдөр аалзанд хазуулчдаг. Тэгээд хүн алцад хуурчдаг. За энэхүү параллел ертөнцүүдээс өөр Spider-Man хүмүүс гарч ирснээр хамтдаа ингээд Kingpin эсрэг тултгаар болдог. Энэхүү бүтээл бол одоо Marvel-ийн Spider-Man-ийн кинодоос үзэгчдээс хамгийн сайн үнэлгээ авсан ийм бүтээлээр шалгарсан байдаг. 2014 онд одоо Phil Lord болон Christopher Miller нар кино багт оролцсон бөгөөд 2015 оны 4-р сард одоо үзэгч зарлан за тэгээд үүнээс 2 жилийн дараа найруулагч нь орж ирээд кино хийсэн байдаг. За ингээд кино бүтээгч Lord болон Miller нар одоо тус анимашны хэв маягийг уламжлалт гараар зурсан комиктэй адилхан болоод тэгээд 3D анимашны хэв маягийг хослуулан хийх зорьсон байдаг. Тус анимашны бүтээхэд бол нийтдээ 140 гаруй аниматорууд ажилласан бөгөөд Sony Pictures-ийн түүхэнд байгаагүй олон аниматорууд ажилласан тохиолдол болоод байна. Бүтээлийн хувьд гэх юм бол Stan Lee болоод Steve Ditko хоёрын гигийн туршлагал зориулсан хийсэн байдаг. Тус уран бүтээлч маань хоёулаа 2018 онд бурхан болсон байдаг. За ингээд 2018 оны 12 сарын 1-ний өдөр нээлттэйсэн бөгөөд 90 сая $90 зардлаар бүтээл дэлхийд дахнаас 375 сая $90 ашгийг олж зардлаа ойролцоогоор 4.2 дахин нугсан байна. Зурглал, дүр, дуу, урал, баг зэргийн хошин зүйлүүд гэх мэт маш олон зүйлүүдээр кино шүүмжлэгчдээс бол нэлээд өндөр үнэлгээнд хүрч чадсан. За ингэж явсаар 91 дахь удаагийн Academy Awards-ын шилдэг анимашн төрөлд шагнал хүртсэн. За энэ юу гэж нэхэр 2011 оноос хойш анх удаага одоо Disney Pixar-аас өөр production шагнал хүртсэн юм тохиолдол болж байгаамаа. За тэгээд бидний ярьж байгаа энэ ангиас хойш дахиад 2 анги хийх болсон тодорхой болсон бүгд Spider-Man Across the Spider-Verse гэдэг нь одоо 2023 оны 6 сард гараад за дараагийн анги болох Spider-Man Beyond the Spider-Verse нь бол 2024 оны 3 сард гараад төлөвлөгтэй байгаа юм байна. Ингээд үргэлжлүүлээ та бүхэндээ уг анимашн дуу оруулсан хүмүүсийг танилцуулъя гэж бодлоо. Spider-Man Miles Morales-ийн дүр дуу оруулсан жүжигчин бол Shaimick Moore гэж хүн байгаа. Уг дүрмэн бол одоо ухаалаг ахлах сургуулийн сурагч бөгөөд аалзанд хазуулаад Spider-Man болчихсон юм дүр гомаа. За тэгээд Shaimick Moore жүжигчин бол одоо дуучин рэпер дээр 95 оны 5 сарын 4-ний өдөр мэдсэн бөгөөд 2011 оноос эхлэн урлагийн салбарт маш идэвхтэй ажиллаж ирсэн авьяаслаг уран бүтээлч байгаамаа. Хамгийн сүүлд гарсан бүтээлх юм бол Let It Snow хэмээх кинонд дүр бүтээж болоо. Нилээд олон хүмүүс танигдсан байдаг. Гэвч хүмүүс одоо бидний ярьж байгаа энэхүү анимашны дүр дуу оруулсан гэхэд хинч мэддэггүй. Маш үнэ. Уг дуу оруулагч байна. Ямайк гаралтай жүжигч байна. За дараа нь бол Peter Parker-ийн дүрд бол одоо Jake Johnson гэж хүн дуу оруулсан байгаа. Miles хүн алж болоход маш ихээр тусалсан хүн байдаг. Дүрийн хувьд гэх юм бол нэг жоохон заваа үсэнтэр заваачсан тиймэрхүү дүрээр гарч ирдэг. Амьдралын утга учираа алдчихсан тийм уран зөргөөр дутсан хүн алз гэж одоо хэлж болох юм да бас. За уг дүр дуу оруулсан жүжигч бол 1978 оны 5 сарын 28-ны өдөр мэдсэн. Тэрээр бол Америкийн кино урлагийн алдар продюсерийн нэг жүжигчин зохиолч одоо комеди нэм хүн баймаа. Түүний тоглосон алдартай бүтээлээс дурдах юм бол одоо 21 Jump Street байна. 2012 онд гарч ирсэн. За тэгээд 2014 онд гарч ирсэн Let's Be Cops гэж кино байгаамаа. За дээр нь 2015 оны Jurassic World дээр тоглож байсан. Ер нь бол уг жүжигч маань маш олон бүтээлүүдийн дуу оруулагчийн ажлыг үргийг гүйцэтгэж байсан. За жишээ дурдах юм бол BoJack Horseman дээр бол дуу оруулж байсан. Мөн дээр нь We Bare Bears дээр бас дуу оруулж байсан байх сонирхолтой. За дараагийн танилцуулах дуу оруулагч жүжигчин бол Gwen Stacy-гийн дүр дуу оруулсан Hailey Steinfeld байгаамаа. Spider-Woman-ы дүрээр гардаг. Уг дүрийнх нь үүдэх юм бол ахлах сургуулийн сурагч охин ямар тач тийм хүн алстай ижил чадвартай ийм дүрээр гардаг. Дуу оруулсан жүжигчин маань бол 96 оны 12 сарын 11-ний өдөрт мэдэлсэн. Ер нь өөрийгөө бол гайгүй сайн дуучин гэдгээ баталсан юм жүжигчин байна. Хамгийн сүүлд гэх юм бол одоо Marvel-ийн Hawkeye зураг дээр тоглосон шүү дээ. Ер нь бол уг жүжигч маань яаж олон танигдсан бэ гэхээр одоо өсвөр насны сурагч охины талаар гардаг The Age of 17 нэмэх кинонд тоглон Golden Globe-оос шагнал хүртэж байсан байдаг. За ингээд Sky Globe бол одоо кино ертөнцийн жинхэнэ фанатууд зориулсан одоо кино surprise шинээр нэмэгдсэн байна. Уг цэсэнд бол 2021 болон 2022 оны Оскарын шагнал хүртсэн болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан кинонд бол хямдралтай үнээр буюу 2000 төгрөгөөр үзэх боломжтойгоор байрсан байгаа маань. За үүгээр зогсохгүй та одоо кино surprise-с кино үзсээр одоо ингээд скутер болон AirPods-ийн эзэн болох боломжтой байна. Энэ бүгдийг Sky Go-с үзлээ. Үргэлжлүүлээ та бүхэндээ уг анимашн хэрхийг хөгжүүлэлтийн талаас дурдж бодлоо. 2014 оны 11 сард Sony компани компьютерууд хакердуулаад маш олон кино болон харилцсан мэйлүүд нийлүүлж ирсэн та бүхэн мэддэг санаж ирсэн баха. Тус институтын захирал одоо Amy Pascal, Doug Belger нар хоорондоо ярьж ирсэн хилцээр бас мэйл нийлүүлсэн. Тэн дээр болохоор шинэ хэм маягтай Spider-Man-ы franchise төлөвлөж байгаа ярилцсан байдаг. Энэ ингээд задарсан. За тэгээд ерөнхийдөө ийм кино гарах юм байна гэдээ олон түмэн нийтсэн байсан. За ерөнхийдөө бол найруулагч болон анимашн бүтээгчтэй ярьж байгаа тус бүтээлд өмнө гарч ирсэн Spider-Man-ы ангиудаас маш их ялгаатай өөр юм гэсэн өвөрмөц онцлогтой бүтээл гэж өөрсдөө бол дурдчихсан. Тухайн үед зарлахтаа. За хамгийн анх бол тус бүтээл 2018 оны 12 сарын 21-ний өдөр нээлттэйгээр төлөвлөж ирсэн гэсэн урагшлуулад 12 сарын 14-ний өдөр болгож нээлттэй хийсэн байдаг. Уг анимашны зохиол бичлэлтийн хувьд юу болсон бэ? Эхлээд бол Lord өөрийн толгойд байсан зүйлээс зохиол болгон Rothman бол танилцуулсан байдаг.
тэрийг хамтдаа засаж сайжруулж найруулж бичсэн байдаг. Ерөнхийдөө Lord бол анхны зохиолыг гаргахад маш их тусалцаа үзүүлсэн бол одоо Miller байсан. Miller уг кинонд оролцоогүй л энэхүү зохиол одоо бүтээлсэн тодорхойгүй байсан гэж дээр хүмүүс дурдчихсан. За ингээд бүтээл нийт дүрхийн өмнөх жилийн зохиолч дуулсан тус бүтээл байдаг нэг анимашнд адил болохыг хүсээгүүр л дахин засварлаж ингэж сайжруулан зохиол өгсөн байдаг. Эхний зохиолууд Miles Morales болон Gavin Stacy нарын романсыг тодор дүрсэлсэн ба тэр хоёр романс дээр тодруулан зохиол үргэлжлэх байсан ч киноны гол үйл явдал нь Miles байсан тул одоо тус санаа хэрэгжээгүй ингэж өөрчилсөн юм байна. За ингээд дуу оруулагчдыг дүр сонгон шалгаруулалтаа гэх юм бол одоо Шемик мөржиж юм бол 2017 оны 4 сард одоо Miles Morales-ийн дүр дуу оруулахаар сонгогдсон кино багт ирсэжсэн юм байна. Та бүхэн санаж байгаа бол одоо Miles туслаад явдаг нэг тийм том Spider-ийн дүр байдаг. Тэрхүү дүрүүд бол анхны Spider-Man мөн Tobey Maguire-ыг одоо Spider-ийн дүрээр иргэн ирж дуу оруулахаар хэлцэж байсан ч үзэгчдийг эргэлзүүлнэ гээд өөр Peter Parker-ийн дүрд оруулахаар болсон юм байдаг. За ингээд хөгжмийн талаас дүрдэж бодлоо. Кино багийнхан хөгжмөөр бол маш их анхаарсан. Орчин үеийн өсвөр насныхын юу сонсдгийг судлаж тохирох уран бүтээлчдийг бол сонгосон байдаг. Тэдгээрт нь одоо Post Malone, Sway Lee нар одоо багтсан байдаг. Тухайн үеийн өсвөр үеийн тренд trap hip hop хөгжмийн урсгалууд байсан учраас энэхүү уран бүтээлчдийг сонгогдсон гэж одоо кино бүтээгч маань тайлбарлаж байсан. Бүтээлийг хийсэн талаар бас дэлгэрүүлэе гэж бодлоо. Энэ бол их сонирхолтой. Кино багийнхаа зорилго бол тухайн үзэгдлийг одоо комик ном руу орсон мэт сэтгэлийг төрүүлэх байсан гэж хоорондоо ярилцж байсан. Гэхдээ тэр үзэж буй хүмүүс үнэхээр бодиттой мэдрэмж өгөхийн тулд хоёр аниматор нэлээд 10 секундын дүрсийг гаргахын тулд бүтэн жилийг зарцуулсан байдаг. Яагаад ийхүү урт хугацааг зарцуулсан бэ гэхээр 70 жилийн турш зурагдсан арга барил техник орчин үеийн техниктэй холин авах байсан. Энэ нэлээд их одоо челленжинг болж л тээ. Энэхүү явсараад хоёруулахнаа эхэлчихсэн аниматорууд мань өргөжин дэлсээр нийтдээ 60 гаруй аниматортай болж ажил үргэлжилсэн байна. За тэгээд 2018 оны 8 сард улам өргөжсөөр нийтдээ 142 ширхэг аниматорууд болж хамгийн эцэстээ 177 аниматортойгоор уг төсөл маань өндөрсөн гэдэг. Кино бүтэх үйл явц маань 2018 оны 10 сард бүрэн дууссан байдаг. Уг бүтэлийн зураг эффектээр ажилласан хүмүүс Японы алдартай Ghibli студигийн Hayao Miyazaki-аас маш их зүйл санаа авсан гэж өөртөө ярьж байсан. Өмнө дүрдсэнчлэн уламжлалт арга барилыг ашиглахад Hayao Miyazaki алдартай санаа авах зүйл их юм байсан юм шиг байна. Кино бүтээх арга барил нь 1 секундэд 12 фрейм юм уу эсвэл 24 секунд фрейм рейт ашиглан бүтээсэн байдаг. Хэрэв тухайн хөдөлгөөн хурц хөдөлгөөн хийж байгаа тохиол 12 юм кадр өнгөрнө. Эсвэргээр зөөлөн айчхан хөдөлгөөн хийж байгаа тохиол 24 кадр ингэж 1 секундэд багтааж хийжсэн байна. Жишээ аван дуртай бол одоо Miles одоо Peter хоёрын ой модон дотор явдаг хэсгийг бол 12 секунд фреймээр зургаар аваад зүгээр алхаж байгаа суух мэт хөдөлгөөнийг бол 24 секунд фреймээр авсан гэсэн. За ингээд маш тийм тулаантай экшн сүүдэр юм 12 фрейм авч байгаа болохоор хүн үзэхэд үнэхээр тийм экшн дүрс гарахад айгүй гоё нэмэртэй тийм. Энгийн хөдөлгөөн 24 гэдэг нь болохоор smooth target болдог. Тийм учраас энэ сцен кадр болгон дээр ингэж фрейм рейтийг нь өөрчилжсэн юм учиртай гамаа. За ингээд тэрүү та бүхэн уг анимашныг үзэж байхдаа метро галт тэрэг дээр гарч байгаа эсгүүдийг зогсоон анхааралтай харах юм бол тэр дотор нь одоо Stanley сууж байгаа үзэгдэл харагддаг. Дууруулаг Shemik Moore бол одоо баг ухтай Spider-Man-ийн фэн байсан бүгд өөрийнхөө өдрийн тэмдэглэлээр би нэг өдөр Spider-Man болно гэж биччихсэн. Тэр нь одоо биелэлээ олсон байдаг. Дээр нь одоо энэ дээр Pig Spider гардаг. Энэ Spider-Man одоо дээр үеийн хүүхэлдэйн кинонуудын хэм маягийг шингээсэн юм уусгтайгаар харагддаг. За эцсийн тулааны үзэгдлийн дүрснүүдийг хар бараа өнгөөр дүрслэгдсэн байдаг анимашн дээр. Энэ нь одоо мэдээж хорон санаатныг тодтогч өгөх зорилготой байсан билээ. Үзсэн киногоо check гэдэг Letterboxd гэдэг аппликейшн үүдэг шүү дээ. Энэ аппликейшн дээр болохоор Spirited Away анимашны дараа орсон хоёр дахь хамгийн өндөр үнэлгээтэй анимашн бол бидний ярьж байгаа энэ хүүхдэл байна. За орчин үеийн хүүхдүүдийн ярианы хэлхийн хэм маягийг шингээхэд бол одоо маш их судалгаа хийсэн байдаг. Одоо жишээ дүртэх юм бол oh hi гэж хэлхийн оронд hi hello гэж хэлж мэлээ. Одоо иймэрхүү зүйлсүүд үлээн шингээсэн байдаг. Кино багийнхаа физикийн хуулиас зөрсөн зүйлүүдийг хийхгүй тул комик номноос зөрсөн зүйлүүд хит хит тусган анимашн дээр оруулсан байдаг. Зураг техникээс сурах юм бол одоо зураас нь техникийг бол нэлийн ашиглан гаргасан байдаг. Ерөнхийдөө бол хит төгс хийхээс бол кино багийнхан татгалзаж байсан. Энэ нь одоо тус анимашныг бусдаас ялгахад одоо их тусдсан болсон. Учир нь харахад зураг нь маш өргөмж харагдаж байсан бөгөөд энгийн одоо 3D анимашнуудаас ялгарх хамгийн гол онцлог нь болчиход байгаа. Мөн дөрүүдийн хувцалтын орчин үеийн өсвөр насныхын өмсдөг хувцастай зохицуулан Spider хувцсыг ингэж дүрслэн гаргасан байдаг. За дээр нь ард нь гарч байгаа барилга байшин машинуудыг цэг болон зураасаар дүрслэснээр илүү тийм аслагдсан мэт харагдах боловч аниматоруудын ажлыг ихээр хөгжсөн ийм зураг байна. За ингээд эцэст нь ихэд бол энэ анимашн бол үнэхээр гоё үзэхэд зугаатай, зураглал нь маш гоё юм бүтээл болсон. Та бүхэн санаж байгаа бол Netflix-ээр гарсан Arcane зураглалыг бүтээхэд бол зурмал юм шиг мөртлөө 3D хөдөлдөг энэ харагдсан технологиг хийхэд бол нэлээд олон жилийн шаардаж хөгжүүлсэн гэж ярьжсэн шүү дээ. Тэрнээс өмнө бол бидний ярьж байгаа энэхүү анимашн бол гарцсан байсан. Хүний нүд бол сэтгэлийн төлөө гэж ярьдаг та бүхэн анзаарсан баг. Анимашн дээр нүдийг маш тод хийж өгөө тийм зурмал юм шиг харагдуулах нь үнэхээр амтай сүнстэй юм үзэж байгаа юм шиг сэтгэл төрүүлдэг учраас энэ буруудыг зурмалтай хойсон анимашн бол хүн үзэх үнэхээр тийм юм үзсэн юм шиг сэтгэл дүрэн буудаг нь ойлгомжтой байгаамаа. Ингээд кино задлангийн дараагийн дугаараар маш сонирхолтой бүтээл орно та бүхэн хүлээж гараа.